Тэгэхээр энэ дээр бас та нэлээд янз янзын байр суурь хэлж шүмжлэлтэй хандж байна л да. Яагаад ингэх болов? Бас дээрэс нь бас байнгын орны хурлаар бол одоо ийм ганц заалт биш одоо тусгай хууль гаргаач, хууль санаачлаач гэдэг бас агуулга хөндлөө шүү дээ. Энэ дээр та юм бэ? Тэгэхээр яг асуудлыг бол шийдвэрлэх ёстой гэдгийг бол хүлээн зөвшөөрж байгаа. Одоо дэмжиж байгаа гэсэн үг. Үнэхээр цаана асуудал байна нэг үл байна. Тийм ээ. За зуучлагтай холбоотой агентууд байна гэж юм, тийм ээ. Мөн түнчлэн тухайн одоо дансаа ашиглуулах, тэрүүгээр дамжих энэ өөрөө цахим тоглоом гэдэг бол өөрөө маш төвхтэй, зохицуулахад төвхтэй асуудал байна. Тэгэхээр одоо жишээлбэл миний гаргаад байгаа одоо санал бол юу юм бэ гэхээр бид нар одоо энэ оруулж ирж байгаа маань зөвшөөрлийн хуулийн дотор энэ одоо төлбөрт таавар, бооцоо тоглоом, цахим мөрөөдөө тоглоомыг хориглоно гэдэг заалтыг оруулж ирээд байгаа байхгүй юу? Гэтэл зөвшөөрлийн хуулийн өөрийнх нь хуулийн зорилго нь юу вэ гэхээр зөвшөөрөл олгох, тийм ээ, тэрийг цуцлах, дүтгэлзүүлэх, тэрнтэй холбоотой процессыг зохицуулж байгаа. Хин ямар зөвшөөрлийг олгох вэ? Тийм ээ, яавал хязгаартаагаар энэ үйл ажиллагааг эрхлэх вэ гэдэг юм. Гэтэл яг энэ дээр анхны тохиолдол орж ирж байгаа нь яг энэ үйл ажиллагаануудыг зөвшөөрлийн хуулийн дээр шигтгэж оруулж ирээд хамаагүй газар гэсэн үг шүү дээ. Шигтгэж оруулж ирэнгүүтээ хуулиар хориглолцож байгаа байхгүй. Тэгэхээр миний гаргаад байгаа одоо зарчим гэдэг байгаа яриад байгаа юм л тэр. Өөрөөр хэлэх юм бол бид нар ямарваа нэг үйл ажиллагааг хориглох болонгууд зүгээр л хугацааны хувьд хурдан хийх ёстой маа гэж зөвшөөрлийн хуулигаар шийдээд авах юм бол энэ зөвшөөрлийн хууль чинь өөрөө юу болох юм? Энэ хуулийн зорилго чинь өөрөө юу болох юм? Тэгээ энэ хүрээндээ тусгайлсан хууль байх хэвээр. Тэгэнгүүт одоо жишээлбэл тусгайлсан хууль гаргана гэдгийг зөвшөөрөх гэсэн утга биш байхгүй юу? Одоо бид нар казиног хориглох тухай хууль байж байгаа шүү дээ. Тэр ерөөсө 3 залттай. Энтэй адилхан хэрэг бид нар өнөөдөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, тэгээ захин мөрөөдөө тоглоом гэдгийг хориглох гэдэг юм бол тэрийг хуулиар хориглооч. Би даасан хуулиа өргөн бариад ороод ирээч. Тэр чинь бид нар яаралтай хилцээд өгье. Хуулийнхаа дагуу одоо зарчмынхаа дагуу яваач л гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Тэгэхгүй бол бид нар аливаа зүйл нийгэмд янз бүрийн асуудал тохиолдноо. Тэгвэл тэн дээр хууль дээдлэх ёс гэдэг юмыг яагаад үнэхээр дээр бид нар байлгадээ. Тэгэхээр хууль дээдлэх ёс гэдэг нь юу юм гэхээр бид нар аливаа асуудлыг шийдэхдээ хуулийн дагуу, үндсэн хуулийн дагуу шийдэх ёстой юм. Тэрнээс биш энэний цаана төмөн амьтан хохироод байна гингүүтээ зүгээр л байгаа хуулиудаа ингэ сэглээд ээж болохгүй байхгүй. Тэгээ энэ утгаараа энэ асуудлыг засгийн газар нэгэнтээ өргөн барьж байгаа юм бол яагаад би даасан хууль оруулаад ирж болоогүй. Бүр дэше казиногийнхоо хуулийн дээр нэмэлт оруулаад ирэх боломж байгаа байхгүй. Тэр чинь өөрөө мөрөөдө тоглоомын тухай. Өнөөдөр бид нар мөрөөдө тоглоом, захин мөрөөдө тоглоомын тухай яриад байна шүү дээ. Тэгэхээр тэр захин мөрөөдө тоглоомыг бид нар зохион байгуулахыг хориглосон байна. Тэгвэл тэр эрхлэхийн боёо цахимаар эрхлэх одоо захимаар мөрөөдө тоглоом эрхлэх гэдэг маань өөрөө нөгөө нэг газар зүйн байршлын хувьд тодорхойг болчиход байна шүү дээ. Тийм учраас эрхлэх гэдгийг оруулъя гэж тэрийг оруулаад ир. Тийм ээ, зохион байгуулах дээр нэмээд нөгөө зуучлах буюу нөгөө өөрийнхөө дансыг ашиглуулах, тийм ээ, агентууд тэднийг хоригломоор бол хориглохыг оруулаад ир. Тэр юмнуудаа яг л одоо хуулийнхаа зарчмын дагуу, техникийнхаа дагуу байх ёстой газар нь байршуулад оруулаад ирээч л гэдэг асуудал тавьж байгаа. Тэгэхгүй бол өөрөө нөгөө нэг засгийн газраас энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэд аливаа нэг юмн дээр хоёр тал байдаг, тийм ээ. Тэн дээр хориглох ёстой буюу энэ ч хүмүүс хохирцсан байна. Нөгөө тоглосон хүмүүс маань нэг талаасаа тэр тоглоомыг тоглож ийн гэдэг чинь бас л ашиг харж тоглосон нөхдөөчүүд. Тэгэнгүүт тоглосон хүмүүс хохироод байна гэдгээрээ ингээд өөр асуудал төр жишээлх юм бол тийм ээ. Энд чинь жишээл тэнцээ нэг 100 хүн хохирчод байна. Тийм учраас ерөөсөө энэ үйл ажиллагааг хоригломоор байна гэдэг ч юм уу. Ингээд засгийн газраас шууд одоо юу гэдгийг хуулийн үндсэн зарчим техникийн алдсан юмнуудыг оруулж ирэхээр тэр нөгөө романтизмд нь хөтлөгдөөл хууль тогтоох байгуулагч өөрийнхөө хууль дээдлэх зарчмаа алдаад хуулиудаа ингээд сэглээд ах юм бол энэ хуулиуд чинь өөрөө дараа нь хоорондын уялдаа холбоо гэдэг юм чи хэцүү. Энэ хуулийг бариад цаашаага асуудал шийдэхэд хэцүү болж орж ирнэ. Нэг алдагдсан систем, нэг нүх гарчихсан, эсвэл нэг ингээд зөрүү гарчихсан юм чинь ингээд хөндөгдөөд бусад өөр сүрэг үр дагавруудыг бий болгоод байдаг байхгүй. Тэгээ сая хэлсэн бас нэг зарчмын шинжтэй асуудал юу гэхээр бид нар энэ асуудлыг шийднэгээд маш олон дагалдах хуулиуд оруулж ирж байна. Гэтэл жишээлбэл зар сурталчилгааны тухай хуулийн дээр хуулиар хориглосон үйл ажиллагааг сурталчилгааг хориглоно гэд байж байгаа байхгүй. Гэхдээ хэрвээ хуулиараа хориглочих юм бол тэр залт чи ороод ирнэ. Тэрнээс хуулиар хориглосон
үйл ажиллагаа болгоныг бид нэр зар сурталчилгааны хуулийн дээр тооцож оруулж ирдэг байхгүй. Жишээлбэл. За мөн жишээлбэл банкны тухай хуулинд өөрчлөлт оруулна гэж байна. Банкны тухай хуулийн 7-гийн 2-ын 3 дээр юу гэж байгаа вэ гэхээр нөгөө одоо хувь хүний мэдээлэл 7-гийн 2 ерөөсөө л хувь хүний мэдээллийг буюу бидний дансны хуулгыг одоо 3 дахь читгээдэд ямар тохиолдол гаргаж өгөх үүрэгтэй вэ гэдгийг л залтахгүй. Тэнгүүд 7-гийн 2-ын 3 дээр юу гэж байгаа вэ гэхээр одоо гэмт хэрэг хянан шалгах, мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрлөөр тэр мэдээллийг авч болно гэдэг зохицуулт байж байгаа. А тэнгүүд тэрэн дээр нэмж оруулж ирээд төлбөр тооцоо, бооцоо тоглоом, цахим мөрөөдөд тоглоом мийн мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа бол гэдэг залт оруулаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бусад хэргийн хувьд болохоор прокурорын зөвшөөрлөлтөй байдаг. Яг энэ хэргийн хувьд болохоор прокурорын явж гинэ гэд прокурорын зөвшөөрлөгөө болох юм шиг болчихж байгаа байхгүй. А гэтэл мөрдөн шалгах ажиллагаа гэдэг чинь гин буруу тогтоогдоогүй байгаа үе. Нөгөө хяналт тавьдаг прокурор нь тавиагүй байгаа гэсэн. Тэгэхээр тэн дээр жишээлбэл цагдаагаас мөрдөн шалгах ажиллагаан дээрээс их мэдлэг хэтрүүлсэн асуудал орж ирвэл яах юм? Хөндлөнгийн нөлөөлөл орж ирвэл яах юм? Тэ одоо бид нарыг одоо иргэн батын доржийн данс байж байгаа шүү дээ. Тэнгүүд тэн дээр тэр нөхдүүдийн дансыг хуулгын үзмээр байгаа гүйлгээнийх нь хуулгыг гаргаж ирээд тэр бүх дансны хуулгуудыг авах эрхийг зүгээр нэг цагдаа дээр хэрэгжүүлээд эхлүүл яах юм. Иннээс сэргийлжил тэр 7-гийн 2-ын 3-ыг оруулж ирсэн баггүй юу? Мөрдөн шалгах одоо мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд тэр мэдээллийг авч болж байна. Гэхдээ прокурорын зөвшөөрлөөр байя л гэдэг. Тэгэхээр хэрвээ үнэхээр учрал сайдын хэлж байгаа шиг прокурорын зөвшөөрөл чинь байж л таараа штэ гэдэг юм яригдчихэж байгаа бол энэ банкны тухай хууль дээр яг энэ 7-гийн 2-т бол орох шаардлага байхгүй. Дээрээс нь энэ 7-гийн 2-оор данс зарцаадаг барьдаг үйл ажиллагаа явагддаг юм биш. Тэр чинь шал өөр зохицуулттай. Гэх мэтчлэн энэ бол нэлээд одоо дутуу ажилласан хуулийн төслүүд ороод ирж байгаа. Бид нар хилэлцэх хэсгийг хилэлцэж байгаа учраас хилцэх явцад жишээлбэл тэр зар сурталчилгааных ч гэдэг юм уу банкны тухай хуулийн ч юм уу эднэрийг бид нар засаж болно. Ажлын хэсэг засаж болно. Гэхдээ шинээр хуулийн төсөл гаргаж ирч чадахгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө зөвшөөрлийн тухай хуулийн дээр энэ хоригдсан зарчим байж болохгүй гэж хасчих гэхээр тэр нөгөө хуулиар хоригдсан гэдэг юм чи тогтоож чадахгүй болчиход. Гэх мэтчлэн ингээд бид нар ер нь бол нэгэнт хууль тогтоох байгууллага парламент үйл ажиллагаагаа хуулийнхаа дагуу явуулъя гэж байгаа юм бол засгийн газрыг үүргэжүүлэх ёстой. Засгийн газар хуулиа батлуулж болно, асуудлаа шийдвэрлэж болно. Тэрийг хуулийн дагуу явуулаач л гэдэг шаардлага тавьж байгаа. За баярлалаа. За. Зүгээр. Гэхдээ